баяртай. Тэгээд бас миний subscribe 14 байсан. 13 болчихсон байлээ. Тэгээд бичлэгээ удаасан маш их уучлаарай. Тэгээд өнөөдөр бичлэгээр хэвлээ юу ихээр би арьсандаа юу ашигладаг, ямар брендийн зүйлүүд ашигладаг, ерөөд бол ямар дэлгүүрээс авсан гэсэн зүйлүүдээ би танарт харуулж танилцуулъя гэж бодлоо. За тэгээд бичлэг рүү орцгоё. Юу гэсэн миний кашлак байна. Тэгээд хуучны кашлак шүү. За энэ дотор эхний бүх дэт хүн бол энэ одоо нэг огтой арц арчилгаа байдаг шүү дээ. Тэрний нэг эмулс гээд доосон ах шиг байна. Энэ үг нь бол багцаар яадаг. Тэгээд миний багцын яг 3 ингээд бүх дэт хүн нь ингээд дуусчихсан болохоор би ганцхан энэ тосоо одоохондоо дуусаг байгаа. Тэгээд энийг ашигласаар байгаа. За энийг болохоор 8-аас авсан шүү. За тэгээд энэ болохоор нарны тос байна. Энэ нарны тосыг би Монсоос авсан шүү. Энэ болохоор 40% нарнаас хамгаалдаг. Ерөнхийд бол гэртээ ч байсан, ингээд гадаа ч байсан, гадуур явах ч байсан, ерөнхийд бол дүрхэх хэрэгтэй. За дараагийн дуртах зүйл нь болохоор хацар өнгөлөгч байна. Би бас энэ скетч бруудыг би өөрөө наасан шүү. За энэ хацар өнгөлөгч бол ингээд M4 гээд дугаартай хацар өнгөлөгч байгаа. Ийм маш жижиг авсаархан. Тэгээд энийг болохоор Queen гээд дэлгүүрээс авсан. Энэ ерөөд бол өнгө нь бол янз янзаараа байсан. Тэгээд надад яг тохирох өнгө нь энэ байгаа. M4 дугаартай. Ийм хацар өнгөлөгч. Дараагийнх нь болохоор хацар өнгөлөгч одоо ингээд тэгээ хуруугаараа дүрхий тахгүй шүү дээ. Ингээд юу байдаг? Тоншдог. Юу нэ? Энэ болохоор тусдаа нэг бөмбөгрөөс авсан. Энэ болохоор уг нь бол багц магцаар навчж болно. Тэгээд нэг би хоёрхныг л авсан. Нэг нь ягаа, нэг нь юм зинхэр. Ягаа нь муутцсан. Тэгээд одоо синхрийг ашиглаж байгаа. За тэгээд хамгийн сүүлийнх нь болохоор хацар өнгөлөгч. Уруул өнгөлөгч байна. Клосс тэгээд будагтайгаа хамт байдаг. Энэ барыг дууссан. Энийг болохоор нэг гоо сайхны газраас авдаг юм аа, нэрийг мартчихэж. Би энэ уруулын модыг барыг л ашигладаг. Хаяал ашигладаг. Ийм байна. Энэ дээр ингээд клосс гэх нэр нь энэ дээр болохоор будагных нь нэр ингээд хайрлчихсан байна. За дараа нь бол миний гоо сайхан дэвш бас бүсэнд бас хэрэгтэй зүйл бол чиглэлээ. Бүсэндээ ингээд юу очдаг хар юм байдаг шүү дээ. Нэрийг мартчихэж юу ч гэсэн энийг гофтоос авсан шүү. 5000 гэж яасан. Тийм. Амар олон ширхэгтэй. Хэрцэнтэйгээ хамт ирдэг. За тэгээд юм тоншдог нөгөө нарны тосоо юу ачаад миний нүдэн даагаараа нэг юм дүрхдэг байхгүй юу? Юу ч гэсэн нарны тосоо шингээдэг зүйл гэх юм уу? Одоо ингээд повдер гэдэг штеп байдаг штеп. Тэрүүн шиг повдер ашиглахгүй ингээд хуурай болох гэж ингэж байдаг байгаа. Тэгээд энэ дээр ууг нь бол
ингээд сормос дэврэлэгч байх хэвээр. Сормос дэврэлэгчээ би хаан тавьснаа мартшиж юу гэсэн тэнд бол тавьчихсан байгаа. Тийм. Энэ хүрээд бичлэг маань ерөөдөө их богинохон болчихлоо. Тийм. Ойр ерөөдөө урт биш богинохон бичлэг хийгээд байгаа. Тэгээд урт бичлэг хийх гэж бас байнга бичлэг хийх гэж хичээнэ. Тэгээд нөгөө хичээл ном гээд одоо нөгөө англи хэлний асуудах энтер гээд тэрийгэ чийжлээд ерөөдөө бол жоохон завгүй байгаа. Тэгвэл даалгавар хичээл бас бичлэгээ дундуур нь оруулаад хийхийг хичээнэ. Бас бичлэг хийхдээ цаг зав гаргана. Тэгээд нарийн бичлэг хүртэл бай.